Тэгэл хүн болгоно л бүдэрч ундаг, бэртдэг тий. Бүдэрч ундаагүй хүн гэж байхгүй байлгүй. Сайн байцгаана уу? Энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Та нартай амьдралд хаяадаа нэг тохиолддог гинти санамсаргүй болдог нэгэн зүйлийн талаар өөрийнхөө багахан туршлага гэх үү те өөрийнхөө амьдрал дээр болж байгаа процессын талаар санамж маягаар хэлэх гэсэн. Нэг өдөр гадаа явж байгаад бүдрээд унцаа. Тэгсэн чинь өвдөг маань гимцэн. Тэгээд энэ талаар та нартай дэлгэрэнгүй бичлэг хийгээд үзүүлэе гэж бодлоо. Төрөөд удаагүй байхдаа бүдэрч унсан. Тэгээд өвдгөөрөө яг чулуун дээр л тааруулаад унчих шиг байсан. Тэгсэн чинь өвдөг маань нэлээд хавтаа төхрөөд тухайн үедээ нэлээд удаан идэгсэн. Тэгээд эмнэлэгт эход өвдөгний эход хард юм байлээ. Тэгээд өвдөгний эход харуулсан чинь зөөлөн эдийн гэмтэл байна гэд тухайн үед нэг зөөлөн эдийн гэмтлийн тост үрхээд за бараг нэг сар гарan болчих иж нэг хэвийн болчихсон. Тэгээд өвчмөөгөө болоод юу ч байхгүй болоод идэгсэн. Одоо идгээд 3 жил болсон байна. Гэвч саяхнаас өвдөг маань дахиад өвдөд эхэлсэн. Штор явахаар дуурайд тэгээд нэг янгинаж өвдөдсөн яг тэр гимтсэн өвдөг маань. Тэгээд өвдөг маань өвдөд харан саяхан эхот дахиад өвдөгний эхот харууллаа. Тэгсэн чинь яг тэр унсан өвдөг маань тэр унсан бэртлээсээ хамаарад шалтгаалаад өвдөгний урт талдаа зүгээр мөртлөө өвдөгний арт талдаа уйлахаа үсчих. Тэгээд энэ яагаад үлсэн гэд энэ сайн лавлаад асуусан чинь бэртлээс үүдэлтэй бейкерийн уйлахаа гэдэг зүйл байдаг юм байна. Энэ нь болохоор би унсан гэж хэлсэн шүү дээ. Тэр унахтаа өвдгөх хүчтэй цохиж унаад үений шингэн нь урсаад арагшаага нэг уутанцар руу ороод тэр нь ингээд уйлахаа болцсон байна гэсэн. Тэр нь бейкерийн уйлахаа. Тэгээд бейкерийн уйлахаа гэдэг юмтай болсон. Тэгээд хэмжээ нь 2.5 см гэсэн. За тэгээд эхний үзүүлсэн эхоны эмч маань оншийн манаа олоод хилээд өгчөж байгаа. Хэмжээг нь хилээд өгчөж байгаа. За тэгээд тэр эмч болохоор надад эмчилгээ бол бичиж өгөөгүй. Оншийн хилээд хэмжээг хилээд өгчөж байгаа. Тэгээд үе мөчний эмчид үзүүлээрэй гэсэн. Тэгээд дараа нь би үе мөчний эмчид өөр тусдаа тийм эмч байт юм билээ. За тэгээд үе мөчний эмчид цаг авч үзүүлсэн. Тэгсэн чинь тэр эмч нь болохоор би яг тухайн үед дархаанд ажил харсан л да. Тэгээд дархаанд үзүүлэхэд бол хот руу очиж үзүүлээд шимэгдүүлэх эмчилгээ хийгээд тэгээд шимэгдэх юм бол соруулж авахгүй тэ. Тэгээд шимэгдүүлэх эмчилгээ хийгээд ахад шимэгдэхгүй хэмжээнд хിവэрээс бол бүр томрох юм бол хүчээр соруулж авдаг гэсэн шингэний. Тэгээд бас амар санагцсан соруулж авна гэхээр тэг хүчээр соруулж авна гэдэг ямар л элэг байх вэ тэ. Тэгээд шимэгдүүлэх эмчилгээгээ хийлхий даа гэж бодоод хот руу очиж үзүүлсэн. Тэгээд хот руу ирээд нэгдүгээр эмнэлэг цаг авч үзүүлж ирсэн. Тэгээд сар гарангийн өмнө л үзүүлсэн. Тэгсэн чинь надад сар уух юм бичиж өгсөн. Үе мөчний нэг юм байсан бас нэг өрөвсөл намдаах бас тэг шимэгдүүлэх зорилтын юм уу? Ямар ч нэг тийм 2 юм бичиж өгсөн. Сар уугаад тэгээд өвдөгний эхо юм уу эсвэл имраад харуулад буцаад ирээрэй гэдгийгсэн. За тэгээд нүдээ уугаад дууссан. Одоо хэд хоногийн дараа дахиад эход харуулна. Эсвэл имраад ч харуулж магадгүй. Аль нэгийг судалж агаад тэгээд нэгээр нь харуулна гэж бодож байгаа. Тэгээд буцаад нэгдүгээр эмнэлэгтээ цаг авч үзүүлнэ дээ. Тэгээд шимэгдсэн байгаасаа гэж маш их найдаж байна. Хэмжээ нь бас томрог байгаасаа
гэж бас найдаж энэ жоох айцтай байгаа. Тэгээд би нөгөө нэг зүгээр бүдэрч унахад те дараах үр дагавар нь ийм байна гэж юусоо төсөөлж байгаагүй, толгоонд ч юусоо орж ирж ирсэнгүй. Тэгсэн чинь бас миний бас ингэж бэртэх болсон шалтгаан нь болохоор яг тэр унах үедээ төрөөд удаагүйсэн. Төрөөд нэг хэдэн сар болчихсон баха. Тухайн үед нь тэгээд би маань бас ингэ тэнхэрч амжаагүй байсан гэж юмч маань хэлсэн. Тэнхэрч амжаагүй ингээд үеийн өвчнөндөө бичээгүй ч юм уу яа тийм төгөрчсөн. Төрөөд удааг байхдаа бэрцсэн болохоор бас бусад энгийн хүмүүсийг бодоход жоохон хүнд ч юм уу тиймэрхүү бэрцсэн байж магадгүй гэдэг юмч маань хэлжсэн. Тэгээд яагаад энэ бичлэгийг хийж байгаа вэ гэхээр зүгээр нэг унаад те хөхөрч хавтаад бид нар тэгэл их тоохгүй орхичдаг штэ тэгэл идэгчгээр нь тэгэхээр тэгж орхиорой гэж ээж нартай хэлгээд сануулах гад минийх бол 3 жилийн өмнө эхний анхны хүүхдээ төрүүлээд унжсэн бэртлэхгүй юу. Тэгээд за яг тухайн үед бол би мөнгөнгүүрт яхад харуулад тэгээ зүйл идэм бэртлэнэ гэдэг бол мэдсэн. Тэгээд тосчихоо зүгээр болсон. За тэгээд би ядарч нэг 6 сарын дараа ч юм уу өсрээд нэг жилийн дараа ч юм уу дахиад ягаад яхад харуулад дахиад ягаад ингэж баттгаад ингэж үзүүлчихгүй болоо. Бүрэн идэгсэн гэдгийг эмчээс сонсдлоо. Имлэгт өрөө хянуулаад явчихсан дээр юм биш үү гэж бодсон. Одоо харамсаж байгаа. За тэгээд имлэгтээ үзүүлчихэд тун удахгүй шинэ бичлэгээр уулзцгаая. Миний бичлэгийг үзээд бас нэг зүйлийг бодсон болов уу? Өөрийгөө нэг өвдгөө үзүүлчихье да. Нэр яасан юм бол дээр нэг унсан да гэж нэг хэрэгцүүлэн бодсон нэг бодол төрсөн болов уу гэж найдаж байна. Бие хайрлаарай. Хөл гэдэг чинь бас чухал эрхтэн шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.